Мэдээ оруулаад тийгээс 7 хоногч гэжтэй бараг 14 хоног байх шүү тий. 10 11 хоног боллоо. Тий. За энэ сүүлийн 7 хоногт мэдээ нөгөө юунуудаа л яригдаж эхэлсэндээ аюулыг Украины аюулгүй байдлын үүдсэн байдлын тухай нэлээ яригдсан ба улс төрийн хувьдлогтой зэрэг. Тэгэхээр аюулгүй байдлын тухай ярихаар чинь дандаа л нөгөө нэг дайн дуусны дараа ч юм уу эсвэл гал зогсоосны дараа болоод байгаа шүү дээ. Тийм болохоор энэ миний хувьд бол зүгээр л нэг одоо юу гэдэг ирээдүйн юм шиг харагдаад байгаа. Зүгээр яг өнөөдрийн байдлаар бол хин ч гэсэн яг өнөөдөр маргааш одоо гал зогсох, дайн зогсох тухай бол хол харагдахгүй шахав байж тээ. Гэхдээ яг хуу цаашаа нэгэн цагт гал зогсгол байх, нэгэн цагт дайн дуусгал байх тээ. Тэгээ тэрний дараагийн энэ Украины аюулгүй байдал яригдана. Украины аюулгүй байдал баталгаа гаргаж ээж л дараа нь одоо гал зогсох асуудал юм уу эсвэл дайн дуусгах тухай асуудал яригдах гэдэг учраас. Тэгээд энэтэй холбоотой юу гин Зеленскийгийн тэрэг нэг Украины аюулгүй байдлын 3 үндсэн одоо блок гэдэг юм гарсан. Би тэрийг хэлээд өгч чи зүгээр ярианы ихэнд. Нэгдүгээрт нь энэ одоо Украины тал тэгээ Украины аюулгүй байдлыг одоо яг ямар нөхцөлтэйгээр харж байгаа вэ гэсэн үг л дээ. Нэгдүгээрт нь Украины арим Европын холбооны улс буюу барууны орнуудын Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэсэн зэвсгээр баталгаатай хангагдсан зэвсэгт хүчинтэй. Тэгээд одоогийнхаа тоог бол хадгалах энэ эхний блок нь байгаа юм. Энэ дээр Оросын чинь нөгөө нэг тавиад байгаа нэг шаардлага нь Украиныг өөрийнхөө армийн тоог цөөрүүлэх гэсэн юм оруулж ирээд байгаа шүү дээ тий. Энд бол мэдээж хэрэг Украин зөвшөөрөхгүй. Дараагийнх нь хоёр дахь нь болохгүй зэрэг НАТО дахин халдлага гарсан тохиолдолд холбоотнууд дэмжлэг үзүүлэх төрийн дээд түвшний одоо хилцээ хийх гэсэн юм байгаа даа. Жишээлбэл энэ дээр би түрүү чи нэг яриан дээр НАТО-гийн орны аль нэгэн орн руу хэрвээ дайрах юм бол ингэ хамгаална, бусад орнууд нь ингэж хамгаална гэсэн юм цаасан дээр л хүчээд байгаа болохоос амьдрал дээр ерөөсө хэрэгжсэн юм байхгүй тийм. Тэгэхээр Украин болохтой зэрэг амьдрал дээр ерөөсө хэрэгжилж байгаагүй гэсэн. Тийм. Тэгэхээр энийг одоо дээд түвшинд тэгээ ер нь бол Украины аюулгүй байдлыг одоо хариуцж авсан орнууд ч гэсэн ингэ дээд түвшний хилцээ хийж ээж бүр одоо саяын тэр нөгөө Будапештийн меморандум шиг болохгүй тулд тэгээ энүүнийг одоо дээд түвшний хилцээгээр шийдвэрлэх, төрийн дээд түвшний хилцээгээр шийдвэрлэх гэсэн юм орсон ба. Гурав дахь нь бол мэдээж хэрэг хориг арга хэмжээ. За мэдээж хэрэг Оросд одоо шахалт үзүүлэх ганц одоо боломж нь л ерөөсөн эдийн засгийн шахалт үзүүлэх гэдэг байгаа шүү дээ. Тэгэхгүй бол энэ одоо хин чин тэгж хэлсэн Зеленскийгийн түрүүчийн 7 хоногт хэлсэн үгэн дээр ерөөсөн бидний одоо төгсгөл харагдахгүй байна. Тэртэргүй одоо Украин Орос хоёр 1288 дахь өдрөө болж байгаа өнөөдөр дайн эхлээд. Хинэн ч одоо ерөөсөн нөгөө Оросууд ч юунд бүрэн одоо эзэлж чадахгүй гэдгийг ойлгомжтой болцсон байна. Украинууд ч гэсэн бас яг үн чанартаа тэдний одоо юу гэдэг нутгаас зэвсгийн хүчээр хөөж гаргах боломжгүй болцсон байна. Тийм болохтой зэрэг дипломат аргыг одоо хайх нь хамгийн хурдан гэж үзэж байгаа юм байна. Тэр нь болохоор энэ Оросуудыг одоо эдийн засгийн шахалт үзүүлэх хориг арга хэмжээг одоо нэмэгдүүлэх гэсэн энэ 3 дахь блок байгаа юм. За энэтэй холбогдуулаад Европын холбооны улсын 9 дахь багтсан хориг одоо бэлтгэгдээд байгаад байгаа юм байна. Ерөнхийдөө бол бэлэн байгаа юм байна. Тэгээд энэ нөгөө Европын холбооны улс хичнээн ч хориг аваад хэрвээ Америк одоо хориг арга хэмжээ авахгүй бол эн чинь үр дүнд хүрдэггүй юм байна. За тэгээд энэ Америкийг хүлээж байгаа гэж байна. Тэгээд энэ блок дотор Украины одоо нөгөө нэг сэргийн босголтын асуудал яригдана. Тэгтээ зэрэг энэ Оросын одоо битүүрэмжилсэн хөрөнгийг дайны дараах Украины сэргийн босголтод ашиглах гэсэн энэ орж ирж байгаа. Яагаад гэвэл дайн дуслах гэхэд сэргийн босголт явагдах хэвээр тэр мөнгө хөрөнгөний хин төлгөө мэдээж хин дайн хийснэл төлдөг шүү дээ тийм эцэд. За нэг ийм Зеленскийгийн одоо юу гарсан нэг ийм яриа гарсан. Тэгээд мэдээж хэрэг энэ Трамп ч одоо энэ 7 хоногийн 4 дахь өдөр одоо 4 дахь өдөр гэдэг чинь 4 өнд гэдэг чинь маргааш юм байна. Тэ маргааш 4-нд Европын холбооны улсын лидерүүд тэгээд Америкийн төлөөлөгчд нийлсэн нөгөө 2 дахь удаагийн уулзалт болох юм байна. Сая чи Вашингтонд болсон шүү дээ тэр Зеленский тэгээд Европын лидерүүд Трамптай уулзсан уулзалт. Одоо маргааш дахиад тийм уулзалт болох юм байна.
За тэгээд ингээд ерөнхийдөө бол нөгөө энэ аюулгүй байдлын асуудал одоо шийдэгдэл юм шиг байна те ингээ яригадад явж байна. За дараагийн нэг асуудал нь болохдоо зэрэг Украины тусламжийн асуудал байгаа тий. Дээр үед бол одоо тусламж гэж ярьдаг байсан шүү дээ. Америкийн нэгдсэн улсын тусламж гэдэг тий. Одоо бол тэртээ тэргүй шал өөрөөр эргэцсэн. Трамп чинь одоо мэдээлэл хийсэн байгаа тий. Украинд бид нэр ерөөсөн ямар ч тусламж үзүүлэхгүй, хөрөнгөний тусламж үзүүлэхгүй. Гэхдээ бид нэр Америкийн зэвсгийг НАТОд худалдана. Тэгээд тэр НАТОд одоо худалдсан зэвсгийг НАТО өөрөө Украинд яаж хуваарлахаа өөрсдөө шийднэ гэсэн ийм шийдвэр гаргасан байна. За энийг юунд хүрээнд сая Америкийн нэгдсэн улсын төрийн департамент Украинд 824 сая долларын үнэ бүхий 3,000 гаруй Иран буужинг тэгээд тоног төхөөрөмжийн одоо хамт худалдахыг албан ёсоор зөвшөөрсөн байна. Дөрвжийн яриан дээр болохтан зэргийн ерөөсөө дөнгөжл одоо Трамп зөвшөөрсөн байсан тий. Одоо тэгээ дараа нь Пентагонд очино гэж хэлжсэн. Тэрийг сая бүр албан ёсоор зөвшөөрөөд 6-7 хоногийн дараа энэ ч н одоо хэдэн хоногийн бараг 7 хоног болж байна тийм. Одоо нэг 5-7 хоногийн дараа энэ пуужингууд Украинд ирэх юм байна. За энэний мөнгийг болохтаа зэрэг Дани, Норвеги, Нидерланд улсууд одоо төлбөрийг төлсөн. Дараагийнх нь бас Америкийн нэгдсэн улсын төрийн департамент Украинд агаарын тоглохоноос хамгаалах Patriot систем, түүнчлэн Starlink хиймэл дагуулын холбооны үйлчлэгийг дэмжих тоног төхөөрөмж, үйлчилгээ одоо борлуулахыг зөвшөөрсөн албан ёсоор. Тэгээ энэ одоо вакцины нийт үнэ нь 329 сая доллар. Доллар болж байгаа гэж Пентагоны батлан хамгаалахын хамтын ажиллагааны агентлаг мэдээлсэн байна. За энэ мөнгнүүдийг дандаа одоо тэр нөгөө нэг Украиныг дэмжих тэгээ сайн дураараа дэмжих нэг зөвлөл гэдэг юм байгуулагдаад байгаа шүү дээ. Тэр буюу НАТОгийн орнууд одоо юугийн төлбөрийн төлөөд байгаа. Нэгэсэндээ НАТОгийн орнууд Америкийн нэгдсэн улсаас худалдаж аваад Украинд одоо өгөхөр энэ асуудал бол ерөнхийдөө шийдэгдсэн. За тэгээд цаашаа энэ Украинд Бельги улс 100 сая еврогийн цэргийн тусламж үзүүлэхийн шинэ багцаа зарласан байгаа. Тэгээд Бельгиэс F-16 гэдэг онгоцыг одоо Украинд хөргөх ажлыг хурдсгах төлөвлөлтөй байна гэсэн. Энэ өнгөрсөн жил би ярьж байхад л нөгөө нэг эх жилийн намар F-16 Бельгиэс очино гэж ярьж байсан шүү дээ. Тэр тухайн үед чинь нэг бүтэн жил гэдэг юм чи их л хоол юм шиг санагдаад байсан чинь одоо ингээд нөгөө жил нь болцсон. Тэгээд ямар ч байсан наашаага ирэхээр болсон байна. За энэ дараагийн асуудал бол фронтын тухай. Тэгээ фронтын тухай асуудал нэг их тийм одоо юу гэдэг одоо жишээлбэл би айгүй хурдан Twitter дээр бичсэн энэ юугаа уншаад өгөө тий. Тэгээ бичсэн юм одоо фронтын тухай. Айгүй богинохноор. Ягаад гэвэл нөгөө тийм айгүй том юунууд бол ерөөсөн ингээд нэг шуугаан нэгдээсэн фронт дээр тийм юмнууд гарахгүй байгаа. Жишээлбэл Новопавловск чиглэлд тэр нөгөө Украины сэсэгтгчин Даачны хотыг Оросуудаас бүрэн чөлөөлсөн. Харин Оросууд одоо хид хідэн одоо юунд одоо Камишевка, Малиевка хоёрын хооронд байраа суурай нэгдгсэн. Гэх мэтчлэнгээр ингээд иймэрхүү мэдээлэл байгаад байгаа юм. Ореховск чиглэлд Оросууд одоо нэг суурангаас нэг суурин руу одоо орохыг оролдож байгаа боловч давшилт нь одоо удаашрж байна. Покровск чиглэлд тэр нөгөө Новокономический дэх уурхайн төлөө тултаанд Оросууд дахиад гаргасан боловч одоо эргэж алдаад Украинууд тэнд далбайгаа өргөлөөч гэдэг юм уу, Северск чиглэлд Украины зэвсэгтгчийн одоо хяналтаа сэргийлээж гэдэг юм уу, нэг иймэрхүү жижигхэн мэдээнүүд л гараад байгаа болохоос биш одоо яг юу гэдэг те тийм юм руу тэгж ороод тэрийг эзэлчлээ гэсэн юм байхгүй. Жишээлбэл одоо Сүм чиглэлд бол ерөнхийдөө ингээл нам болцсон байна. Харьков чиглэл нам болцсон байна. За юунууд Оросууд болохоор Донецкийн тэр нөгөө Днепр чиглэлд айгүйх амжилттай байгаа боловч тэр нөгөө Покровск чиглэлд нэг тэр юу орцсон байсан шүү дээ. Одоо нөгөө хүмүүс намайг цэргийн хэллэгээр хийл гэдээсэн. Би цэргийн хэллэгээр хэлж чадахгүй. Доброполье гэдэг. Тэнд тэр нэг ивэр шиг юм гарцсан байсан шүү дээ. Тэгээд давшаад орцсон байсан. 10 хэдэн километр чиглэлээр давшаад орцсон байсан. Тэрийг Украинууд харин
таслаад түрүү намайг ярьж байхад одоо тэр Кучеров яар гэдэг дээр Оросууд байсан. Тэгээд саяын сүүлийн Украины жанжин штабын мэдээллээр тэр Кучеров яарыг Украин нөгөө бүслээд одоо нэг гэсэнтэй гол хүчнээс нь таслаад тэгээд бүр хүмүүсийн цэвэрлэгээ хийгээд тэр одоо тэнд ерөөс Оросууд байхгүй ганц нэг Оросын цэргүүд ой дотор нуугдсан байх магадaltaй гэсэн байгаа. Гэхдээ яг нөгөө Deep State-ийн картн дээр тэр ингээд бүрэн одоо чөлөөс ногоон өнгөөр бол байхгүй дундуур нь тасалсан байна. За тэр Днепропетровскийн 2-3 жижигхэн ийм суурингууд бас Оросууд ороод ирсэн нөгөө талаасаа. Тэгээд дахиад нөгөө нэг Запорожьег лээлт юу хийх гэж байна, довтлогоо хийх гэж байна гэсэн ийм яриа гараад л байж байна одоохондоо. За нэг ийм юм. Фронт болгохтон зэрэг. За тэгээд юуны Украины одоо зөвхөн шинэлэг юмны хувьд юу гэвэл Украин сая энэ 7 хоногт одоо өнгөрсөн 7 хоногт Украин хиймэл оюун ухаан ашиглан төрийн үйлчилгээг үзүүлэх одоо ийм үзүүлэх болсон байгаа. Тэгээд энэ харин манайд айгүй сонирхолтой байж магадгүй. Украины засгийн газрын DE гэдэг платформ байдаг. За тэр платформ дээр ч одоо манайхаар бол нөгөө нэг янз бүрийн лавлгаа авах тэгэл ерөөсө бүхэл төрийн үйлчилгээнүүд манайхаар ийм ангуулж юм уу да тий. Төрийн үйлчилгээнүүд үзүүлдэг ийм платформ байгаа. Энэ бол дэлхийд бас нэлээд шууган тариад авсан DE гэдэг платформ. Энэний тухай би айгүй олоодаа ярьж ирсэн. Тэгээ тэрэн дээр одоо нөгөө Ascent буюу юу зөвлөгөө өгдөг тий. Тэрнүүдийн хиймэл оюун ухаан болгоцсон ба. Одоо өөрөөр хэлэх юм бол би тим лавлгаа авъя гэд бичгээд шууд одоо хиймэл GPT chat шиг харьцаад шууд одоо лавлгаагаа авдаг ийм систем чиглэсэн байгаа. За энэ бол миний хувьд энэ одоо дэлхийд анх удаа төрийн байгууллагын төрийн үйлчилгээг хиймэл оюун ухаанд шилжүүлж байгаа дэлхийн анхны улс болж байгаа юм байна. Энэ бол миний хувьд их гоё мэдээ байсан. За энэ 7 хоногт бас яг одоо миний хувьд гоё мэдээ юу байсан гэвэл Украин криптовалютыг юу хуульжуулсан ба бүр хуулийн хүрээнд одоо Украинд криптовалютыг эзэмшиж тийм арилжаа хийх бүх юмнууд нь ингээд хуулийн хүрээнд баталгаатай болсон ба. Тэгээд тэр нөгөө криптовалютын арилжаа хийдэг өөр криптовалютын юунд бизнес эрхэлдэг хүмүүс Украинд нөгөө татвараа төлөөд ингээд хууль ёсоор ажиллах бүрэн эрхтэй болсон байгаа. За энэ хоёр мэдээ бол миний хувьд их гоё мэдээ байсан. За одоо цааш нь энэ 7 хоногт өнгөрсөн 7 хоногт гэсэн үг тийм өнгөрсөн 7 хоногт Украины Flamingo гэдэг Пуужингийн далавчид Пуужингийн одоо анхныхаа цохилтыг өгсөн гэсэн бичлэг гарсан. Төрөвчийн 5 дахь өдөр би бол дөнгөж ярьж исэн тийм нөгөө нэг Flamingo Пуужин далавчид Пуужин Украины өөрийнх нь ерөөсөө цэвэр деталь металл бүх юмуд нь өөрийнх нь анхныхаа тийм далавчид Пуужинг Украинууд үйлдвэрлэсэн тухай би түрүү ярьж байсан. Одоо энэ өнөөдөр болохтой зэрэг Кримд Украины нөгөө төр эзлэгдсэн байгаа Кримд анх удаага одоо энэ Flamingo Пуужинг хэрэгэлсэн ийм мэдээ гарсан. За энэ нь 8 сарын 30-нд Украин тэр Flamingo хэмээн нэрлэгддэг FP5 гэдэг далавчид Пуужинг одоо анх удаа дайны ажиллагаанд оруулж Кримийн Армянск хотоос баруун зүгт байрлах Оросын аюулгүй байдлын агентлагийн одоо нэг тийм бааз цуврал цохилт өгсөн гэж байна. Тэгээд тэр цуврал цохилт өгснөөр тэнд байдаг одоо нөгөө нэг жижиг усан онгоцнууд одоо нөгөө нэг хөлийн хамгаалтын усан онгоцнууд хид хідэн бүр усан онгоцнууд биш усан завинууд гэж хэлэх юм байна. Завинууд тэгээд бас юуны казарм цэргийн хуаран тэнд одоо 6 тийм юу хамгаалтын юу завь дээр нь одоо тэр нөгөө нэг Оросын аюулгүй байдлын агентлагийн өөрийнх нь хөлийн бааз дээр нь цэргийн нэг казарм одоо энэ зохиолтод өртсөн ба. За тэрнээс гадна яг энэ зохиолтын үеэр юунууд хоёр нисдэг тэрэг бас нэг агаараас хамгаалах систем байсан баха мэдгүй тэр бас устгагдсан. Тэгэхээр энэ анх удаага одоо нэлийн
хүмүүс нөгөө нэг тэр видео бичлэгнүүдийг хараад энэ бол нөгөө нэг яг дорооны зохилтоос нөгөө нэг юу гэдэг лээ хэмжээ нь хамрагдах хэмжээ нь маш их том байна гэж үзэж байгаа юм. Тэгэхээр чин одоо пуужингаас өөр одоо тэгж ийм нөгөө ийм том талбайд зохилт өгдөг юм байхгүй гэж үзэж байгаа юм. За тэгээд ийм 3 ширхэг фламинго пуужин одоо анхныхаа зохилтыг амжилтаа өгсөн байгаа. Тэгээд хиймэл дагуулынх нь зураглал, видео бүх юмнууд нь гарцсан байгаа. За энэ дээр тэр хоёр нислэг тэрэг байсан бас. За нэг ийм юм болсон байгаа. Тэгээд энэ тухай маш их олон мэдээлэлүүд гарсан. Тэгээд энийг энэ 12 сар 10 сар гэхэд бараг сард 200 ингээд цуурлаар үйлдвэрлэнэ гэж гисэн байгаа. Тэгэхээр ямар ч байсан эхний 3 буужингийнх нь үрдэн нь одоо их сайн мэдэгдсэн гэсэн. За өнгөрсөн 7 хоног буюу одоо ерөнхийдөө 8 сарын байдлаар 8 сар дуусч байгаа болохоор 8 сарын байдлаар Оросын нефть боловсруулах үйлдвэрүүд маш ихээр одоо Украины дроны цохилтонд өртсөн. За энэ дээр би хурдан хэлээд өгөөтий. 8 сарын 2-ыг би хэлжсэн баха Новокубышевский нефть боловсруулах үйлдвэр. За энэ нь болохоор бүр юу ятсан штэ. Үйл ажиллагаагаа зогсоосон ба. Дараа нь Саратовын нефть боловсруулах үйлдвэр. За энэ 8 сарын 10 цохилт хийсэн. Тэсрэлт болсон, гал гарсан. Гэхдээ одоо цаашаахан яг ажиллаж байгаа үгэн сайн мэддэхгүй байна. За Сизраны нефть боловсруулах үйлдвэр 8 сарын 15 цохилт хийсэн. За энэ нь болохоор бүр түүхэн нефтийн хүлээн авалт болон боловсруулах үйл ажиллагаа нь бүрэн зогссон. За Краснодарын мужийн тэр нефть боловсруулах үйлдвэр одоо энэ дотор чинь тэр Афинский Куйбышевийн Славянский гэд хит хитэн ийм юунууд байд юм бэ? Нефть боловсруулах үйлдвэрийн одоо станцууд нэт юм бэ? Тэднэрт цохилт өгсөн. За эднэр бол ажиллагаа цаашаа ямар ажиллагаатай байгааг нь мэддэггүй. Ямар ч байсан бүрэн зогссон гэсэн юм малаалга байна. Зүгээр гал гарсан, тэгээд дэлбэрэлт болсон гэсэн юм юмнууд байна. Энэ болохоор 8 сарын 28-нд болсон цохилтууд байгаа. Тэрний дараа 8 сарын 24-нд Новошахтинский нефть боловсруулах үйлдвэр бас цохилт өгсөн. За бас гал төмөр гарсан. Нөгөө нэг бичлэгнүүд нь гарсан байгаа. Дараа нь Волгоградын нефть боловсруулах үйлдвэрийн станц цохилт үлдсэн. Тэгээд энэ бол бүрэн өссөн ажиллагаа нь одоо зогсолт хийцэн байна. Тэгэхээр яагаад энэ гол төлөв энэ Европын газар нутагт байгаа нефть боловсруулах үйлдвэрүүд байгаад байгаа юм тийм үү? Тэгэхээр чинь энэ чинь яаж нөлөөлөх вэ гэвэл фронт дээр байгаа бензинээр ажилдаг одоо жишээлбэл мотоциклүүд маш ихээр явж байгаа. Тийм мотоциклүүд байна. Дээр нь нөгөө нэг юунууд байна. Буханка гэж хэлдэг шүү дээ. Тийм манайхны нөгөө фургонууд тэр ерөнхийдөө нэгсэндээ фронтын автотехникүүд одоо бүгд бензиний хомсдолд орж эхэлж байгаа гэсэн ийм юу гарч байгаа юм. Тооцоо гарч байгаа юм. Тэгэхээр чи нэгэсэндээ бензинийг Европын газар нутгад дээр одоо энэ хавьд одоо фронтын дагах бүх хамгийн ойролцоо нефть боловсруулах үйлдвэрүүд ингээд зогсоод байна гэдэг чинь фронт руу ирэх бензин түлшний одоо хангамж нь багасж байгаа гэж ойлгож байна. За тэгээд дараагийн нэг том Украины цохилтууд таана болсон гэвэл сүүлийн үед Украины цэргийн тагнуулын газрын дроны цохилтууд одоо яг Крим чиглэлд эдний одоо Украины цэргийн тагнуулын газрууд ажилдаг. Ерөнхийдөө бол сүүлийн үед хараад байхад тэр нөгөө нэг юуны удалаан доорох дороо морон чинь бүгдөө энэ юунууд чинь дандаа энэ Украины цэргийн тагнуулын газар их байгаад байгаа юм. Тэр нөгөө нэг Паутина гээд ажиллагаа явуулсан ч юм бол Украины аюулгүй байдлын газрынхан байгаад байна. Тэгэхээр эдгээр яг чиглэлдээ ажиллаад байх шиг байгаа юм. Тэгэхээр энд сая Украины цэргийн тагнуулын газрын дроонууд одоо Кримд хэд хэдэн том цохилтууд өгсөн ба. Тэр нь бол Хвардийск болон Севастополийн булангийн цохилт гээд болсон. Энэ 8 сарын 30-нд. За энд болохоор яг энэ дээр түрүүчийн миний нөгөө юу болсон юм бэ? Тэр primary гэдэг бүлгийн дроонууд байд юм байна. Эднийх 2 ширхэг Mi-8 гээд онгоцыг устгасан ба. Тэгээд энэ бол нийтдээ 20-30 саяар тооцогдох одоо ийм хохирол үзүүлсэн гэж үзэж байгаа юм байна. За тэгээд
Севастополь булангийн одоо Севастополийн тэр нөгөө буланд бүк 2190 гэдэг юм зүтгүүр онгоц үүд юм байна. Тэгээд энийг одоо бас зохилт өгсөн. За Сакигийн нисэх бааз дээр S300 гээд радарын устгал хийсэн ба 8 сарын 30-ны шөнө. За энэ мэдээж энэ нөгөө саяын одоо өнгөрсөн 10 хоногийн хугацаанд нөгөө нэг нүдгүү болгоно гэж ярьдаг шүү дээ. Кремийн одоо тэр арал дээрх байгаа том агаарын довтлохоноос хамгаалах систем тэгээд ийм радарууд нэлээд их устгагдсан. Тэгээ энэний нэг нь одоо тэр энэ C300 гэдэг систем. За дараа нь тэр C400 Triumph гэдэг ийм систем байт юм байна. Тэрийг бас нөгөө радарын зохилт өгсөн байгаа. Энэ болоход зэрэг 8 сарын 29-ний шөнө. За ингээд нэг энэний дараагаар энэ хідэн радар хідэн юунаас хамгаалах агаарын дотлохоноос хамгаалах энэ системүүдийг устгасны дараа тэр нөгөө нэг бичлэг гарсан шүү дээ тийм. Украины дронууд тэр нисдэг тэрэгнүүдийг устгаж байгаа бичлэг гарсан байна. Тэгэхээр ерөнхийдөө хүмүүс ингээд тэгээд намайг ингээд мэдээчгээр ингээд идэг л дээ. Яасан ч одоо нөгөө нэг устдаггүй дуустдаггүй ийм олон юмнууд байд юм бэ гэд. Тэгтээ зэрэг Крим чин угаасаа Кримийн аралт чин тэр зөвхөн толгойд улсын үед агаарын дотлохоноос хамгаалах тэр үеийн хэлээр тий тэр үеийн хэлээр агаарын дотлохоноос хамгаалах одоо нөгөө нэг ардарууд купол гэдэг нэг юм бүрхи юмнууд тэр Айпетра гэдэг том өндөр уул байдаг байхгүй Кримт. Тэрний дэдэл дээр нэг юм сансар хөлөг шиг юмнууд байгаад идэг гэсэн. Тухайн үедээ бид нар би боллоо тэрийг ойлгодог ч үлээсэн л дээ нэг тийм юм л байгаад идэг гэсэн чинь одоо нөгөө яасан чинь тэр чинь л одоо тэр нөгөө нэг радарууд байсан юм байна. Тэгээ тэрнээс нь ерөнхийдөө одоо устгаад тэгээ ерөнхийдөө 14 онд Кримийг эзэлснээс хойш бараг л худалчганд Кримийн ерөөсө байгуулж болох бүх газар л одоо цэрэгжүүлсэн гэж үздэг. Украинд байхдаа Кримчин болохоор цэвэр нөгөө аялал жуулчлалын арал байсан. Тэгээд Оросд очиод Кримийн арал бол цэвэр ерөөсөө одоо цэргийн тийм нөгөө нэг байгууламжуудыг байрлуулсан одоо юу гэдэг бараг л худалчин цэргийн объект болсон байна. Тэгээд тэнд чинь нөгөө нэг юуны усан плотонд байдаг шүү дээ тий. Оросын байсан шүү дээ. Одоо тэгээ бараг л байхгүй болох гэдэг. Тэрнтэй холбоотойгоор эднийх чинь Кремийг бол ерөөсөө цэргийн бааз болгоцсон байсан. Тийм болохоор ерөөсөө тэнд устгаад ерөөсөө дуусахгүй их хэмжээний зэвсэг байдаг юм байна. Тэгээд сая энэ 10 хоногийн хугацаанд юунууд Украины цэргийн тагнуулынхан ерөнхийдөө агаарын дотлохоноос хамгаалах одоо бүхэл системүүд рүү дайралт хийсэн ба. За ингээд энэ юунууд дээр иймэрхүү одоо яг нөгөө нэг юм богино хэмжээний гэдэг юм уу тий одоо мэдээлэл нь миний яг өнөөдрийн хувьд энэ байна. За тэгээд өнөөдөр одоо өчигдөр чинь Трамп чинь их актрал нөгөө юу яана гэлдэгсэн шүү дээ. Тийм нэг мэдээлэл юу гэдэг лээ. Сенсац тарих мэдээлэл тавина гэл нэгд өдөр чинь баахан божигнуулаад нэгд өдөр хэлсэн юм бол ерөөсөө байхгүй. Тэгээд харин өчигдөр нэг орой бүр юуны Европын цагаар 22 цагийн үед нэг хэвлэлийн байгуурал хийсэн. Тэр хэвлэлийнхэн байгуурал дээр нөгөө л ярьдаг юмнуудаа л ярьсан тий. Байдны дайн чинь бол миний дайн биш, хэрэг би байсан бол дайн болохгүй гэх нөгөө ярьдаг юмнуудаа ярьсан. Тэрнээс яг нэг тийм анхаарал татсан юм нь юу байсан бэ гэвэл одоо нөгөө би 4-7 хоногт Путинтэй ерөөс уцаар яриаггүй. Тэр чугун 7 хоног бол яриад идэв гэсэн юм л шүү дээ. Уцаар ерөөсөө яриаггүй. Путин сүүлийн үед миний одоо нөгөө нэг урмыг их хугалж байгаа. За тэр их 7 хоног болгон ярьдаг тий. Урмыг маш их хугалж байгаа. Тэгтээ би одоо нэг мэдээлэл сонссон. Тэгээ энэ одоо Путиний тудлаа юм уу эсвэл тайны тухай ч юм уу тэр нэг юм тий мэдээлэл сонссон. Тэгээд удахгүй та нар сонсох байхаа гэсэн ийм
одоо мэдээлэл өгсөн баг. Тэгээ дараа нь өнөөдөр одоо нөгөө нэг Америкийн нэгдсэн улсын одоо эсрэг тохиролцож байгаа хувилдаа хийж байгаа Путин болон Корегийн хойд Солонгосын Ким Йонг Ун хоёрт миний халуун мэндэлхийг дэвшүүлнэ гэсэн үг хэлсэн байна. Зүгээр яг эднэр дээрээс нь цэргийн шинжээчд бол нэг жоохон Трампын одоо нөгөө юунд нэг жоохон тий толгойд нэг жоохон юм орж ирж гинэ үгүй юу гэж бодоод байх шиг байна. Гэхдээ мэдээж хэрэг тэр хүний толгойд юу орж ирж байгааг мэдэхгүй тийм үү. Тэгээд хэрвээ та за Оросууд болохтан зэргийн сая Лавров ямар мэдээлэл хийсэн гэвэл их тайван доктортай байдал тогтоохын тулд шинэ нутаг дэвсгэрийн одоо дэвсгэрийг бодит байдалд хүлээн зөвшөөрөгч олон улсын эрх зүйн дагуу албан ёсны болох ёстой. Энэ нь одоо юу гэж хэлж байгааг бол Украины 4 бүс нутаг болон Кримийг Оросынх гэж олон улсын төвшөнд одоо хүлээн зөвшөөрөхийг шаардж байна гэсэн мэдээлэл гаргасан. Тэгээд дараа нь өчигдөр Ушаков нь тэр нөгөө Путиний зөвлөх нь ерөөсөө Путин Трамп хоёрын хооронд хоёр талд буюу гурван талд уулзалт болно гэж огт яригдаагүй гэд мэдэгдсэн. Тэгэхээр чин нөгөө нэг Трамп чи ерөөсөн Путин Зеленский хоёр эхлээд уулзна би дараа нь гуруулаа уулзна гэдээсэн чинь ийм ярьсан гэдээсэн чи өчигдөр ерөөсөн энэ тухай яригдаагүй гэд Трампын хэлснийг өвгөө эсгцэн. Тэгээ өчигдөр Трампаас та гурав тэр хоёр хэрвээ уулзахгүй бол яах вэ гэсэн чинь нөгөө юу нь Путин Зеленский хоёр уулзахгүй бол нөгөө юу нь үр дүн айгу мөр дагавар айгу муу байна гэд хэлсэн. Тэгэхээр ерөнхийдөө ингээд нөгөө нэг Трамп чинь Зеленскийтэй Путинтэй уулзсны дараа хэлсэн юмнуудын сая өнгөрсөн 7 хоногт одоо Оросын удирдлагууд бүгдөө үгүй эсгцэн. Тэгэхээр энэ хүн цаашаа одоо яг юу бодож явж байгаа юм хин ч мэдэхгүй тийм ямар ч байсан энэ маргаашийн тэр нэг дээд хэмжээний уулзалт дээд хэмжээний лидерүүдийн уулзалтын дараа бас нэг юм нь одоо ямар нэг юм өөрчлөгдөж магадгүй байхаа гэж үзэж байгаа юм байна. Зөвхөн яг нөгөө нэг би айгүй олон шинжээчдийн бичлэгнүүдийг үзэж байхад Трампын нэг л өдөр одоо нөгөө юу гэдэг үлээ нэг төвчээр нь тасардаг гэж үздэм байна л да. Тэгээд төвчээр нь тасрах ерөнт өгчих шиг байна л гэсэн. Тэг үний модлаа мөвөмэд. Одоо энэ мэдээж хэрэг өчигдрээ нөгөө нэг Путинд өгсөн 2-7 хоногийнх нь хугацаа сая нэгд өдөр дууссан. Тэгээд яг хүмүүс энэ хятадын энэ парадын ажиллагааг дууссаны дараа энийг хүлээгээд исэн байж болох талтай л гэж тэгж хэлээ. Тэгээд одоо юу болох юм байгаа улс төрийн хувьд ямар юм болох юм байгаа бүүмэд. За ингээд энэ одоо 10 хоногийн мэдэн дээр бас нэг Трампын нэг сонин юм хэлсэн байгаа тийм. Бид одоо хүмүүст Украин Оросын одоо дайнд маш олон хүн амь өргөдөж. Тэгэхээр бид хүмүүст амьдрахад нь туслах. Энэ дээр яг Орос гэж бас хэлээгүй. Яг ингээд үг бүгэрийг орчуулах юм бол би одоо Украинд 7 хоногт маш их олон хүн амь өргөдөж байна тий. Бид одоо хүмүүст амьдрахад нь туслах ямар нэгэн зүйлийг хийх болно тий. Энийг одоо ингээд бид нэр ярилцж байна гэд хэлсэн баг. Тэгэхээр ийм нэг тийм нэг одоо юу гэдэг юм бэ? Тийм нэг жоохон найдлага өгöd байгаа юм шиг, гүүч юм шиг ийм мэдээллүүд л одоо яг улс төрийн хувьд бол гарчаад байж. За ингээд энэ 7 хоног ерөнхийдөө нэг иймэрхүү юм болоод өнгөрсөн. Өөр чин одоо тэгээд мартсан самсан та нарын асуух юмнууд нь юу бэ нөө? Тэгээд ярих уу? За баярлалаа. Тэр нөгөө нэг 24-нд нөгөө тусгаар тогтнолын өдөр эднэрээр юу бодгоо. Бид нэр яг 23-нд нөгөө өрөө яваад тэрний дараа ингээ өнгөрсөн юм байна лээ. За. Гэдэг. 24-ний тусгаар тогтнолын өдрөөр чи нөгөө нэг юуны Трампын нөгөө тусгай төлөөлөгч тэгэл янд өөр Европын холбооны орнуудын лидерүүд ирээд 24-25-нд юу яасан штэ. 24-25-нд ямар ч тийм нэг актер нөгөө нэг юм болоогүй. Тэгээд яг тэр тусгаар тогтнолын өдрийн маргааш нь
одоо юунууд чинь Оросууд чинь стон галзуу юм шиг Киев рүү дайрсан шүү дээ. Тийм ээ. Нийтдээ 600 гаруй. За одоо би танарт нэг яг тоон баримт хэлээд өгье. Урьдчилан шөнө өнгөрсөн шөнө гэхэд Оросууд 500 гаруй дроны цохилт өгсөн ба. Тэгээд яг тэр нөгөө нэг юуны Украины улс тунхагласны өдрийн дараа цохилтууд өгөхдөө эдгээр ингээд сүүлийн үед айгүй их сонин цохилтууд өгöd байгаа л да. Одоо яг ингээд чиглэсэн гэдэг юм уу тий? Яг одоо нөгөө ямар бай онхон одоо юу гэдгийг тий? Бүр ингээд бодсон. Тэгээ юу гэсэн үг гэвэл түрүүнд нь одоо би хэлжсэн юуны Азербайджаны юунд байдаг? Одесса хотод байдаг Азербайджаны одоо нөгөө нэг бензин нефтийн юу гэдэг бензин колонкч одоо бензин өгдөг юу гэдэг компани гэдэг шүү дээ. Тэрий чинь бензин өгдөг нефтийн компани гэдэг юм уу тий. Тэрийн Азербайджаны 2 удаагийн дайралтаар тийм юг өгсөн ба цохилт өгсөн ба. Тэгээд сая яг 28-нд Украины тусгай тогтнолынхын өдрийн дараа 28-нд нийтдээ 629 одоо пуужин дроны хосолсон цохилт өгсөн. Гэтэ нөгөө юг онилсан гэвэл Туркийн одоо нөгөө нэг Байрактар гэдэг дрон үйлдвэрийн дөнгөж одоо шинэ баригдаж байгаа үйлдвэрийнх нь одоо нөгөө баригдаж байгаа үйлдвэрийн яатсан маа. Ашиглалтанд ороогүй дөнгөж баригдажсэн үйлдвэрийг устгацсан Турки. Тэгээд Их Британи болон Европын холбооны улсын төлөөлөгчийн газраас 50 метрийн зайтай билүү тий. Айгүй ойрхон тэр бас дрон харуулсан маа. Тэрний түрүүн Мукачевод Америкийн одоо нэг бизнесийг устгасан байна. Тэгэхээр эндээс би юу гэж хэлэх гээд байгааг бол энэ шинжээчдийн ярьж байгаагаар одоо энэ аимшигтай цохилтууд бол байнга л болж идэг. Урьдчилан гэтэл одоо 500 гаруй. Өнөөдөр хамгийн их нь өнгөрсөн 7 сарын 9-нд 741 ийм агаарын цохилт өгж ирсэн. Сая 28-нд 629 ч гэдэг юм. Энэ байнга цохилт. Гэхдээ ингэж нөгөө нэг яг одоо юу гэдгийг яг тийм орнуудын яг одоо ингээд орнуудтай хамааралтай объектууд цохилт ерөөс өгж байгаагүй. Тэгэхээр энэ дээр бас айгүй анхаарал татж байгаа юм байна улс орнуудын. Ерөөс яг л ингээд нөгөө эсэргүүцсэн одоо Азербайджан нэг юм ярьсан, Турк нэг юм ярьсан, Америк нэг юм ярьсан гэвэл одоо тэр газрынх нь одоо объектуудад цохилт өгдөг. Нөгөө талаар ерөөсөө шууд л орон сууцны барилга руу зогтдог болсон сүүлийн үед. Ерөөс ямар ч бодлогогүйгээр зүгээр л шууд 5 давхар байшингийн голтон цохилт хийгээд. Тэгээ саяын тэр 28-нд болсон энэ пуужин дроны цохилтоор аюулгүй олон хүн амь өргөцсөн. Киев олон 4 хүүхдүүд амь өргөцсөн. Урчин харин Украин харьцангуйгаар юу яадаг болсон бэ нэлээ. Харьцангуйгаар юунууд нөгөө нэг цохилтуудыг одоо юу гэдэг бараг нэг овоо нэг 70-80% нэг хэсэг чинь бүр айгүй сайн хамгаалаад идэг байсан шүү дээ. Тэгж яагаад эднийг чинь нөгөө нэг дроноос сайжруулад Украинууд ерөөсөө юу яаж чадхаа болцсон байсан нэг хэсэг. Ерөөсөө нөгөө одоо эсэргүүцэл үзүүлж чадахгүй байсан. Тэгээд одоо сая 526 одоо агаарын цохилт болсноос 451-ийг устгасан байна. Тэр жишээл 14 нөгөө далавчт буужин калибр 7 далавчт буужин Х101-ийг устгаж чадсан. Тэгэхээр бас ч гэж хөөхий нэг жоохон жигсэн яах нь нөгөө агаараас хамгаалах системүүд нь бас арай гайгүй ажиллаж байгаа гэсэн. Тэгээд тэгтээ эднийх бол одоо ер нь нэг 2-7 хоногт л Оросууд нэг 500 орчим тий дрон одоо буужингийн цохилт өгöd байгаа гэсэн. Зүгээр тусгай тогтнолынхын өдрөөр бол яг 2 өдөр нь бол харьцангуй тайван өнгөрсөн. Дараа нь ийм аимшигтай юм болсон ба. Манайхан асуулт өөр ярилцах юм юу вэ? Гар өргөөд гараад ирээрээ.
Нэг хүн асуусан байсан. Тэр нөгөө нэг 18-аас 22 настай хүүхдүүдийн тухай асуусан байсан. Яагаад нөгөө хилээрээ тэр хүүхдүүдэд гаргаж байгаа юм гээд. Тэгээд энэ дээр бас их олон шалтгаантай. Юу гэсэн үг, зарим нөгөө сонсоогүй хүмүүс байж магадгүй тийм. Сая Украин 18-аас 22 насныхаа хүүхдүүдийг, эрэгтэй хүүхдүүдийг шүү дээ тий. Октод нь бол угаасаа дөрөнд нь чөлөөтэй байсан, гадаад руу гарч болдог байсан. Тэгээд одоо 3 жилийн дараа анх удаага энэ 18-аас 22 настай хүүхдүүд нь одоо хилээр чөлөөтэй гарах одоо боломжийг нээж өгсөн ба. За мэдээж энэ хэрэг энэтэй холбогдуулаад Оросууд ч ерөөсөн Украины бүх одоо 18-аас 22 настай хүүхдүүд нь бүгдөө ерөөсөө нөгөө хил дээр ойчрлоод ерөөсөө бүгдөө гараад алга болж ийн гинэ гэж баахан шуугсан тийм. Тэгэхээр энэ дээр бас нэг жоохон арай өөр талаас нь бас харах юм бол хид хідэн шалтгаанууд байж байгаа тийм үү. За нэгдүгээрт нь угаасаа 18-аас 22 настай хүүхдүүд дайчилгаанд явдаггүй байсан. Яг өөртөө сайн дураараа эсвэл тийм нэг ягаа нөгөө 25 нас 18-аас 25 настай хүүхдүүдийн багц гэдэг нэг юм байдаг байхгүй. Өөрөөр хэлэх юм бол хэрвээ сайн дураараа одоо дроны оператор болсон бол дайн дуусны дараа их сургуульд одоо өнгөө суралцсан, их сургуульд суралцах одоо юу мөнгөний хангана гэл ингээд тийм тэгээд нөгөө нэг мөнгөнийх нь одоо хэмжээ нь айгүй харьцангуй өндөр бусад хүмүүсийг бодоход ийм багц байгаа. Тэгээд тэрний дагуу бол бас нэлийн 18-аас 25 насны хүүхдүүд гол төлөвийн дроны оператор болох чиглэл тэгээд нөгөө эмнэлгийн чиглэлээр одоо жишээлбэл сувилагч болох тийм эрэгтэй сувилагч нар фронтын одоо эмнэлгийн юунуудад тэг хэмжээгээр очих ийм юунуудын дайчилгаа болоод баг одоо хэдэн сар болж байна тийм үү. Дайчилгаа биш одоо нөгөө сайн дураараа элсэх юм болж байгаа. Тэгээ энэ нь бол 18-аас 25 нас байсан. 18-аас 22 насны хүүхдүүд нь угаасаа цэрэг татлахад байдаггүй. Татлаханд ерөөсөө хамрагдаагүй. Тэгээд тэгтээ гадаад гарч чадахгүй байгаад байсан. Тэгэхээр нэгдүгээрт нь бол яг нөгөө нэг энэ хүүхдүүд одоо жишээлбэл 16-аас 17 насны хүүхдүүд чинь ингээл 1 жилийн дараа 2 жилийн дараа 18 настай болчихно тийм үү. Тэгэхээр чинь нэг өсөндөө энэ хүүхдүүд хэрвээ ингээд одоо 18 хүрсэн хүүхдүүдийг гадаад гаргахгүй бол дараагийн 16-аас 17 настай хүүхдүүд ингээд нөгөө гадаад руу гарчаад хизээч одоо эргэж ирэх хэрэггүй болох юм одоо аюул тий эхний нэг том одоо аюул нь энэ. Тэгэхээр чи нэг өсөндөө тэр хүүхдүүд чинь одоо Украины ирээдүйд эднэрийг ямар нэгэн байдлаар буцаж ирүүлэхийн тулд 18-тай хүүхдүүдийг гаргах юм бол 16-аас 17-тай гадаад гарсан хүүхдүүд буцаж ирэх боломж нь эхний нэг шалтгаан. Хоёр дахь шалтгаан нь мэдээж хэрэг маш олон одоо хүүхдүүд гадаадад нөгөө нэг оюутан байсан хүүхдүүдийн одоо сургалт айгүй одоо их сургуулийн оюутан байжгаад дайн эхлэхэд Украинд гацсан хүүхдүүд эргээд ирж чадаагүй тийм. Тэгэхээр эдгээр эргэж ирнэ. Тэгэхээр тэр одоо гадаадад ихтэй сургууль сурж байгаа хүүхдүүд буцаад Украинд ирэх одоо боломжийг нээж байгаа гэсэн. Гурав дахь нь 16-аас 18-аас 22 насны хүүхдүүд гэдэг чинь Украины хувьд энэ бол Монголд ч гэсэн бас яг энэ аюул бол байгаа гэж бодож байна. Ягаад гэвэл энэ нөгөө нэг 90 оны дараах дөнгөж л одоо нөгөө нэг төрөлт дөнгөж эхэлж исэн оны 2008 9 тий одоо тэгэл гэдэг юм уу. Тэгэл ингээд нөгөө нэг 2000 оноос ерөнхийдөө Украинд чинь тэгдэм 2003 он хүртэл ерөнхийдөө төрөлт бараг байхгүй болсон байсан гэж. Тэгэхээр яг нөгөө 90-90-ад оны хямралын дараах төрөлт ерөөсөө огт байхгүй. Тэгэхээр нэг үе ерөөсөө Украинд одоо юу гэдгийг залуу одоо байхгүй, хүүхдүүд байхгүй гэсэн. Айгу багс, эрс баг. Тэгэхээр яг одоо энэ насны 22 насны хүүхдүүд яг тэр үеийн тэрний дөнгөж дараагийн дөнгөж л нэг төрөлт одоо сэргсэн үеийн хүүхдүүд байгаа даа. Тэгэхээр харьцангуйгаар Украинд энэ хүүхдүүдийн тоо их бага байд юм байна. Маш бага. Тэгээд цэрэг татаад эднэрийг цэрэг татчих юм бол эдгээр чинь нэг одоо бүхэл бүтэн үе байхгүй болчих гээд байна гэсэн үг шүү дээ, тийм үү? Тэгэхээр эднэрийг одоо тэрнээс хамгаалж тэгээ энэ хүүхдүүд аюулгүй байдалд сурж ажиллаж дараа нь одоо их орондоо эргэж буцаж ирэх ийм одоо үе таалгыг нээх ийм шийдвэр гаргасан гэж үзэж байна лээ.
Тэгээд дараагийн нэг тайлбар дээр нь болохтан зэрэг угаасаа бүхэл бүтэн 3 жил гарan болж байхад одоо гадаад руу гараад явах нь гараад явцсан. Ягаад гэвэл дайн эхлэхэд эдгээр чинь 15 6-тай тий 17 8-тай 17-тай хүүхдүүд чинь алин хизээ гарах нь гараад явцсан. Үлдэн гэдэг үнэхээр би ерөөсөө эндээ байна, гэр бүлтэйгээ байна ч гэдэг юм эцэг хин ерөөсөө яваагүй хүүхдүүд бол тэртээ тэргөө одоо хашаач явахгүй. Тэгэхээр нэгээсэндээ гарна гэснүүд нь бол хизээч хэдийнэ гараа явцсан тий гарахгүй гэснүүд нь үлдсэн учраас энэ бол тийм харьцангуйгаар одоо ингээд Украиныг хаяад бүгд гараад явна гэсэн ойлголт байхгүй гэж тооцсон байна. За тийм учраас энэ хүүхдүүдийг одоо Европын холбооны буюу бусад одоо гадаадын орнуудад чөлөөтэй гаргаад эхэлсэн байна. За тэгээд одоо энэ насны хүүхдүүд чинь бас нөгөө ажил төрөл хийж эргэж уцаж 8 арилжаа хийх, бизнес нээх гэдэг ингээл ийм юмнууд чинь одоо маш их одоо Украины сэргээн босголд Украины ирээдүг гэж үзэж байгаа юм. Тэгэхээр энэ хүүхдүүдийг чөлөөтэй гаргаад эхэлсэн байгаа. Нэг хүн бас надаас та тэрийг судлаад хэлээд өгөөрэй гэсэн. Би тэгээд энэ хүнийг уншаад та нарт орчуулж өглөө. За юу чатан дээр бас байна. Энэ манайх нөгөө хий хоолоо өчтөр 6 барилаа асуудал болж байгаа шиг байна. Тэгээ энэ Украин хийн хоолойн асуудлаас болоод ер нь өнөөдрийн нөхцөл байдал тийм энэ салшгүй юм явж байгаа. Тэгээ энэ хийн хоолойн тал дээр манайх Украин холбогдуулаад ярьж өгөөч гэдэг хүсэлт байна. Ерөнхийдөө Украин телевизээр нэг их тийм Украины одоо мэдээлэлэр ч гэдэг юм нэг тийм актер нөгөө нэг Монгол гэж ярьсан юм ерөөсөй байхгүй шээ. Зүгээр л ер нь Монголыг дамжиж Монголоор дамжуулж хийн хоолойны тэр тэр санамж бичигт гар үсэг зурлаа гэсэн маа. Гэтэ яг хөө энэ дээр би айгүй олон удаа ярьжсэн дөө Украины одоо тэр Оросын хийн Украинд байсан хийн хоолой ч л ерөнхийдөө одоо миний бодлоор дайнаас ч өмнө бүр тэр Майданаас ч өмнө ерөөсөө мөнхийн шантааж байсан. Энэ бол ерөөсөө дэлхийн нийтээрээ ч мэдж байгаа, Украинд амьдардаг хүмүүст ч мэдж байгаа ерөөсөө мөнхийн шантааж. Яагаад гэвэл 2005 оноос хойш Украиныг айгүй сайн мэддэг. Тэгэхээр 2005 оноос хойш Украинд ерөөсөө хий бол нөгөө нэгдүгээр Оросууд чинь тэрхийн хоолоо Украинаар дамжиж явдаг учраас одоо хямд одоо хий өгнө гэдэг шалтгаанаар Украины ерөөсөө бүх газар нь хий тавьдсан байсан. Ерөөсөө айлуудын халаалт, малаад, плит тий. Тэгэхээр чи Украин чи өөрөө 2 3 юутай штэ. Атомын цахилгаан станцтай штэ. Тэгэхэд цахилгааныг хэрэглэхгүйгээр тэгээ бүх юмнууд нь хий байдаг байсан. Нэгсэндээ одоо хямд байна гэдэг шалтгаанаар тэгэл ерөөсөн албан газрууд, айл, гэр бүх хүмүүс одоо хийн халаалттай байсан гэсэн. Тэгээ нэг өсөндөө 100% хамааралтай ийм байсан. Тэгээд энэний гор нь яаж гарсан гэвэл ерөөсөө л хийгээ таслана. Одоо нөгөө хийгээ тасалчихна гэвэл тэр чи одоо ерөөсөө нөгөө өвөл хийгээ таслалаа л гэхтэл бүхэл одоо хийгээр ажилдаг юмнууд чинь нам зогсгуулчод байдаг нэгдүгüүрт тий. Хоёрдоорт нөгөө нэг хийн одоо юм хямд хийндээ найдаад одоо Украины өөрийнх нь одоо хий ашиглах, үйлдвэрлэх энэ процесс нь нэгдэг хоёрт нь зогссон байдаг гэж зогсон байсан гэж ярьд юм билээ. Дараа нь Украины өөрийнх нь одоо нөгөө энэ олон атомын цэцлэгаан станцтай мөртлөө өөрийнхөө цэцлэгааныг одоо хэрэглэх тий тэр нь одоо хязгаарлагдмал гэдэг юм. Баг үйлдвэрлэнэ гэсэн үг шүү дээ. Хэрвээ бүгдөө цэцлэгаанаа өөрийнхөө цэцлэгааныг хэрэглэдэг бол мэдээж тийм болохгүй. Тэгэхээр энээс болоод ерөөсөө одоо тэр нөгөө нэг Тимошенко байна тий Юлия Тимошенкогийн нэг бас нэг буу юм болоо л байдаг байсан. Тэр дандаа л хийтэй холбоотой. Тэгэл Путин дээр очдог муухай царайлцгаагаал Украины ерөнхий сайд мэд чи муухай царайлал очино. Тэгэл очиод ямар нэгэн одоо контракт гэрээ хийгээл хүрээдэрнэ. Тэгээд нөгөөдгийнх нь ямар нэгэн юмд эсэг гэхээр л дандаа хийгээрнэ яадаг гэсэн. Шантаажладаг байсан. Тэгээд 14 оны дайны дараа эднийх чинь нөгөө хийгээсээ татгалзаж эхэлсэн. Тэр нь би болохоор нөгөө бүр ингээд том улс төрийн хүрээнд нь биш ахуйн хүрээнд нь л яри. Би тэнийг удаа ярьж исэн тий. Одоо жишээл миний амьдарч исэн хот гэхэд бүх айлууд нь хийн халаалттай байдаг гэсэн. Тэгээд тэр чинь нөгөө нэг эднийг чи хийгээ хаацсан шүү дээ Оросууд. Тэгэнгүүт ерөөсөө нөгөө бүх хийн юмуд чи ажиллахаа болно гэдэг хүлдчих хүн гэдэг өвөл. Тэгээд жишээлбэл одоо манай миний тэр амьдарч исэн хот гэхэд хийгээсээ татгалзаад
нэг бүтэн өвөлжөнгөө эднэр чинь одоо жижигхэн котельнууд барьсан. Цэцэрлэгаанаар ажилладаг котельнууд сургууль гэхэд сургуулийнхаа ард цэцэрлэг гэхэд цэцэрлэгийн хажууд ийм жижигхэн имлэг гэхэд ийм жижигхэн котельнууд барьж хийсэн. Тэр нь дандаа цэцэрлэгаанаар ажилладаг. За айлууд ерөөсөн хийгээ салгаад тэгээд нөгөө цэцэрлэгааны халаалтанд орж эхэлсэн. Тэгээд одооны нөгөө цэцэрлэгаанаар халдаг халаалтууд байдаг шүү дээ, тий. Тэгээ нэг бүтэн жил бол аюу хэцүү байсан. Яг үнэнгээ хэлэхэд. Ягаад гэвэл одоо жишээл манай Орц гэхэд чинь ингээд нөгөө салхачтаан зэрэг чинь Орц чинь тэр чигээр хүүтэн болчихж байгаа юм. Подвал чинь хүүтэн болчихж байгаа юм. Тэ ерөөсөө ингээд нөгөө халаалт авахгүй болчих. Тэгэнгүүт чинь зөвхөн айл өөрөө одоо нөгөө нэг зөвхөн цэцэрлэгаанд халдаг юм халаалт. Ингэж явсаар байгаа нэг бүтэн жил бас нэлээд хэцүү нэг яг Украинд дулаахан тулдаал тий манад бол хэцүү шүү дээ. Украинд дулаахан тулдаал нэг өвлийг даваад тэгээ дараагийн өвлөөс нь эхлээд одоо тэр хот гэхэд ерөөсөө хийнээс баг хамааралгүй болцсон. Тэгээд ерөөсөө зөвхөн цэцэрлэгаанаар бүх юмуд нь цэцэрлэгаанаар нөгөө готелууд нь бүгд цэцэрлэгаанаар ажиллаад хийсэн. Тэгээ ерөнхийдөө Украины өөрийнх нь нөгөө хийний юмнууд нь бас хөгжөөд ингээд нэг арай өөр болоод ирсэн. Тэгэл одоо тэр яг одоо би дараа нь энэ дан эхэлсний дараа одоо нөгөө нэг эдийн засгийн үзүүлэлтийг ингээд хараад ахад яг хямд хий өгөөд байгаа юм шиг боловч одоо бусад хохирол нь бараг л нөгөө төр хямд хийнээсээ илүү их байсан гэж болно. Бараг ер нь тэрнээс л болж одоо нөгөө нэг дайн үүссэн гэд хэлчихвэл арай томцсон л үг болох байх л да. Гэтэл ер нь том шалтгаан нь л одоо хий штэ. Тэр гайтай хийний хоолоос олж Украинд чинь ерөөсөө маш их актер ерөөсөө л нөгөө нэг одоо жишээлбэл нэг юм одоо илсэн ч гэдэг юм оронч гэдэг юм тэгэхээр л нөгөө төхөрн шантаа ажилтдаг. Яг л манах шиг одоо нөгөө цэцэрлэгааны гэгүнтхэн цэцэрлэгаанд засвар хийгээд цэцэрлэгаанг болчихдогтой яг адилхан. Тийм байсан шүү. Тэрий бол ерөөсөө ингээд ахуй хэрэгцээнд л амар мэдрэгдээд идэг байсан. Тэгээ одоо чинь юу гэдэг вүлээ одоо энэ хийн хоолоогоо ингээд байхгүй болоход Украин чинь тэгэл хөрх юм учраа олчлоо ш тайлаа хизээнэ л тий. Тэгэхээр энэ дээр бол нэлээд л тэр Украины амьсгалтай мухай туршлагыг одоо та нар харалтаа тий. Энэ юу чинь Унгар, Словак хоёр ч одоо энэ л хийнээс чинь л болвол ингээл ерөөсөө бүр одоо өөрөө хятадд очиж Путинтэй уулзчих тийм баа. Тэр Дружбагийн сая Украинад чинь Дружбагийн чинь 3 удаагийн цохилдоор тэр хийн хоолойг туслаа хийчлаа шүү дээ. Тэгээд одоо жишээлбэл Фицо хийн хоёр чинь Унгарын Орбан хоёр чинь цэвэр хамааралтай байна. Гэхдээ хамгийн аюултай нь Украинд яаж мэдрэгдсэн гэвэл Украины яг чин үнэнгээл хэлэхэд Украиныг бараг л худалчин төрөх газраасаа одоо өөхөх хүртлээл худалдагдсан байсан гэсэн улс төрийнх нь дандаа одоо энэний одоо тэр Украины хийн гэрээг хийдэг хүмүүсийн карманд л мөнгө орно. Тэрнээс Украины ард түмэнд мөнгө нь орохгүй. Тэгээд тэр нөгөө одоо хийн шантажийг би одоо очиод ингээд сайхан болгочлоо гэж ярьсан улс төрийнх нь чинь бүгдөө л ер нь кармандаа л мөнгө авчдаг. Карман л түнтэйдэг тий. Ийм л системтэй байсан. Тэгээд одоо миний бодлоор зөвхөн энгийнээр тайлбарлахад энэ ерөөсөө цэвэр улс төрийнхний карманд нь мөнгө нь орно. Тэр одоо хийн юуны турбаны хийн хоолойн ашиг нь ард түмэнд нь яг нөгөө хямд хий өгж байгаа гэдэг шалтгаанаар айл болгон хий хэрэглэн дараа нь бүгдөө 100% хамааралтай болно. Яг л энэ бол Украин. Яг л ийм л юм болсон. Тэгэхээр ерөнхийдөө ямар нэгэн юмнаас 100% хамааралтай байна гэдэг чинь ингээл нэр нүур алингаа алдчихж байгаатай л яг адилхан болчихоо. Яг одоо энэ Фицо, Орбан хоёр шиг болчихоо. Энэ хоёр яагаад ингэж бүрийгээд байна вэ? Хийн хамааралтай л байгаа шүү дээ. Тэгэд орн нь Оросын хийгээс хамааралтай. Тэгээ яаж чадахгүй тийм байна. Тийм тэгэхээр манайх ч гэсэн одоо яг тэрний араас л одоо ингээ хийн хоолоо ингээд явж байгаа л гэсэн үг болох гэдэг юм тий. Тэгэл эсэргүүцээ суудчихсан л да одоо тэгээд.
тий одоо жишээл манайх чинь бензиний хамааралтай, цахилгаан бас хамааралтай биз дээ тий. Хамааралтай. Дээр нь хийн хамааралтай гэл ингээл болчиход бас хэцүү л болно л тоо. Газар нутгийн баруун зүүнээр нь хуваа дундуур нь Гэтэ яг нөгөө хүмүүсийн ингээд тайлбарлаад байгаа нь айгу яг л ингээд л тийм л миний бодлоор бол яг тэгж л харагдаад байлээ л дээ. Жишээлбэл хий хямдхан л аав нь штэ. Тэгэл хий чин цэвэрхэн штэ. Сайхан дулаан болно штэ. Яг үнэнгүй л бас үнэн. Тэ хийн халаалт чи айгу сайхан штэ. Цахилгааны халаалтыг бодвол хийн халаалт, хийн плетик, бүх юмнууд чинь айгу сайн. Гэвч тэр чинь хүний л юм байхгүй. Нэг өдөр хийн хоолоогоо хаахтал би хоолойч хийж чадахгүй тэгэл хөлдөж өгнө шүү дээ. Тийм. Тэгээ нэг өнгөц харахад нэг иймэрхүү юм шиг. Өнгөц харахад нэрээ эн чинь өстой нэг хийгээ хямдхаа авчин. Тэ хийн одоо нөгөө хоолойг бид нар нутаг дэвсгэрээрээ дамжуулж байгаа юм чи биднэрт хөнгөлт үзүүлнэ. Биднэрт гоё хийтэй болно. Утаанаасаа сална гэл ингээд өнгөц харахад бол яг тийм байгаа байхгүй. Гэвч дараа нь одоо ингээд Украин шиг тусгаар тогтнолоо алдах аюултай л болно л доо. Гэтэл би ийм солиотой хүн шиг юм ярьж байна да. Тэгээд Украины бие түүхийг арай нөгөө нэг айгүй олон жил мэдэх учраас эднийх энэ хийнээсээ болж яаж хохирсон бэ гэдгийг би яриад өчлөө. Айгүй бол Монгол хохирохгүй ч гэж магадгүй шүү дээ тий. Монгол хохирохгүй ч биш баха. Наа чинь нэлээд яривхтай юм явж ах шиг л байна. Бод санагдаад. Тэр газын хийн хоолон тэр татсан одоо тэр Т-зүүн гэдэг юм уу ингээд зураас ямиг нь харахад өчтөр би бас баахан л ярьсан. Дахиад хэлье. Тэр одоо амар мөрний хөндийгөр тэр амар хавтангийн юу гэж явж байгаа. Цуурал, газрын цуурал. Яг тэрийг дагуулад тэр хоолойн зураг байна л. Харьцуулаад харахад. Тэгээд эн чинь юуг илэрхийлж байна вэ гэхээр Орос хятад хоёр ирээдүйд алс дорнд дээр зодтолдно. Хятад мөнгөөр цавхна, Оросууд нь муу агаад аргагүй байдалд орох юм бол мөнгөөр өгнө. Эсвэл одоо яа тий хоорондоо эннийхээ төлөө маажилцдаг юм яа тий. Тэгээ энэ хоёр энэ газар нутгаа ярилцаад хуваалцаад ширээн дээр зураг зураад суухад манай улсын зүүн тал орох нэ гэдэг асуудал харагдаад байгаа. Цэвэр энэ геополитикийн цэвэр юм асуудал явж байгаа. Алс дорнодтой. Тэгэхээр яг өнөөдрийн Украин шиг манайх 103 аймгаа алдахны болоо суучих магадгүй амар эвгүй зураг харагдаж байгаа байхгүй тэр хийн хоолойн зургийг харахад тэгж харагдаад байгаа. Тэгэхээр бид нар бол одоо украинчуудыг тэ дорон бариад ингээд буу бариад ийм сүрхий байж чадахгүй. Тэгээд бид наргүй нөгөө Монголын газар нутгийг ширээн дээрээ зурдаг шиг асуудал болно. Тэгээгүү юу манахаас хамаарж очиж улс төрчийг карманд нь юм хийж өгнө. Одоо билээхэн тэр Украиний жишээгээр өнөөдрийн Орбан, Фицо эднэр шиг энэ хүмүүс ер нь ард иргэдийнхаа төлөө энэ төр яваагүй зах гэж бодож өөрийнхөө карманы төлөө л явж байгаа. Иймэрхүү энэ муухай энэ хуучин соцорнуудын энэ авилгал гэдэг юм чи ийм амар зүйл байгаад байна. Тэгээ ийм юмтай зэрэгцэн оршоод цаашаага бид нар яаж мөвчих үү гэдэг чи айгу хүндрэлтэй асуудал байна. Тий. Тэгтээ хараа яг ингээд яг чин үнэнгээ ихэд би Монголын одоо улс төр Монголын юмыг мэдхээс илүү Украиныхыг илүү мэддэм л да одоо юу ч гэмээр юм дээ тий. Угаасаа би нөгөө улс төрийнхэн шоу мууг айгүйх үздэг байсан л да. Тэгэхээр чинь би 2005-аас гэдэг чинь нэгсэндээ би бараг Украины 20 жилийн улс төрчдийг мэднэ гэсэн байхгүй. Тэгээд тухайн үед одоо ингээд би яг 20 жилийн дараа тэднийг ингээ харахтаа зэрэг яаж одоо эх оронч дүр эсгэж жүжиглж ийсэн тий тухайн үедээ телевизээр яаж одоо Украины нөгөө нэг цамцтай үндэсний цамцтай Украин хэлний төлөө тэмцэжсэн нэг л их амар тийм эх оронч дүртэй манай Украин тийм гоё болно гэд ярьж исэн хүмүүс сая энэ 22 оны дараа гэхтэл дандаа Оросын агентууд болж штэ. Тэгэхээр нөгөө хүн яг танина гэж байдаг юм байна тийм үү? Тэгээ хүн танина гэж ерөөсөө хүн байдаг юм байна. Яаж одоо ингээл эргээ харахад
Украины хичнээн сайхан одоо миний бодлоор бол миний би бүр өөрөө сонирхож үздэг байсан маш сайхан сэтгүүлчид, маш сайхан улс төрийн шинжээчид, улс төр политолог гэж хэлтэй тэд нэр тэгэл ингээл айгүй бүр нэг өстой нэг үнэхээр нэг сайхан хүн шүү ингээ харж исэн улс төрийн хүмүүс. Одоо агентууд болоо цогтаагаад тэгээ нүүр царайгаа харуулаа сууж байна. Тэгэхээр би энэ дээрээс юу гэж хэлэх гээд байгаа юм гэвэл агент гэдэг юм чинь, агент гэдэг хүмүүс чинь Оросын талд үйлчилдэг хүмүүс гэдэг чинь одоо юу гэдэг би одоо ойлгохдоо нөгөө дайсан гэвэл тэгвэл нэг л аимшигтай юм байна гэж боддог байсан чи үгүй байт юм байна. Тэгээ одоо би ингээд айгүй олон жилийн дараа эргээ харж байхад ерөөсөө бүх сферт нь бүх одоо юу гэдэг нь те ингээд бүр шигдсэн байсан мэдэгдэж байгаа байхгүй юу. Яг л одоо энэ хийн асуудлаар ярьдаг байсан. Хэлний Украин хэлний асуудлаар ярьдаг байсан. Украины чухам хөгжлийн тухай ярьдаг байсан. Тэгэл нэг л их тийм гой хүмүүс байсан чинь одоо бүгдөө л зарим нь одоо шоронд суусан, зарим нь зүгтаасан бүр үнэмшмээргүй. Тэгэхээр эндээс юу гэж хэлэх гээд байгаа гэвэл ерөөсөө л хүн чинь өөрийнхөө эрх ашигын төлөө, хувийнхаа эрх ашигын төлөө, улс орныхаа эрх ашигыг одоо хөдөлгөхөд бэлэн тийм зөндөө ийм улс төрчид зөндөө одоо юу гэдэг өөр хүмүүс байд юм байна. Айгу амар. Тэгээ би одоо ингээд хараа сууж байгаа. Йоо энэ ч гэсэн амар гоё юм ярьдаг байсан хүн шүү дээ. Ингээд бүр ингээд гонсоогоод байгаа юм чи ямар муухай юм бэ гэд. Тэгэл ингээд тэр хүмүүсийг ингээд судлаад дараа нь үзэхдээ юу харагдаж байгааг бол амар баян хүмүүс болсон байгаа юм чи. Бүр амар эдлэн мэдлэн ингээд. Тэгэхээр чин эх орноо худалдаж баяжсан хүмүүс одоо зөндөө байна штэ. Айгу муухай юм байна. Ер нь бол айгүй муухай юм байна. Ингээл хараад байгаа. Тэгээ одоо харин сүүлийн нэг 3 жил одоо энэ дай эхэлснээс хойш Украинад бол ерөөсөн маш их цэвэршиж байгаа гэж би бодож байгаа. Тэгэхээр тэр хүмүүст яг авилга өгдөм байх. Албаар тий өөртөө уруулахын тулд авилга өгдөм байх. Мөнгөтэй болгодсон байх тэдний чинь баян болгодсон байх. Тий тэгээл ерөөсөн нэг л одоо нөгөө юу гэдэг лээ хүнээсээ чөтгөрлүүгээ тэгээ шунлаасан болоод хүнээсээ чөтгөрлүүгөө орсон хүн эргээд хүн болдоггүй гэж аав маань хэлдэг. Яг л тийм болчдөг юм байна. Тэгээ тэр хүмүүс чинь эргээд ерөөсөө эх орноос худалдаад ерөөсөө бэлэн нүдэн хаалттай байд. Тэгэхээр Украины түүхийг энд Украиныг юу гэж яриад байгаа юм. Украинд маш их гашуун туршлага байгаа байхгүй юу? Маш их гашуун түүх байгаа байхгүй юу? Яг энэ хамааралтай байдлаас болоод тий ингээд мөнгнөөс болоод тэгээ тэр нөгөө нэг манайхан Украин авилгатаа орно л гэж шүүмжлээд байгаа болохоос авилга нь яагаад гараад исэн гэдэг үндсийг нь олохгүй байгаа байхгүй. Тэгвэл тэр авилгыг чинь зохиомлоор бий болгочдөг юм байна. Зохиомлоор ингэж нөгөө хүмүүсийг одоо нэг нэгэндээ авилга өгдөг болгод юм байна. Бүр ийм аимшигтай байд юм байна. Тэгэхээр би ингээд бодоод идэв. Одоо ингээд бүр өстө баг Украины түүхийг эргээл унших юм бол ямар аимшигтай гашуун, ямар аимшигтай муухай ийм байд юм бэ гэдгийг би одоо л мэдэж харж байна. Яг энэ дай ихснээс хойш. Төрөнд нь хүмүүс ингээд украинчууд дотор Google явж байхад стол нэрээ эдэрс амар авилга авдаг гээл шүүмжлэл гүгээд исэн болохоос биш уг үндсийг ерөөсөй ойлгоогүй байсан юм. Тэгэхээр миний энэ яриг сонсож байгаа хүмүүс ч гэсэн тэрмөө Украин тэр хол байгаа Украин ямар хамаатай байгаа юм биш. Украин Оросын хөрш орон тий хөрш орон Оростой хөрш орон ямар аюултай байдлууд байд юм бэ нэ? Яаж тэр улсууд хэлмэгддэм байх вэ? Яаж тэр улсуудыг ашигладаг юм байна вэ? Яаж хээл хахиул өгдөг юм бэ? Яаж мөнгөтэй болгодог юм бэ? Дараа нь тэр хүмүүсээ эргээд яаж ашигладаг юм бэ гэдгийг л ерөөсөө ингээд дүр зургаараа гарч ирж байна. Тийм учраас л би одоо ингээд юу гэдэг үлээ нөгөө хүн алдаж олдно алдааг давтаж болохгүй гэж байдаг шээ. Тэрэн шиг Украины алдааг одоо тий давтахгүй байвал зүгээрсэн л гэж бодоод. За зөв яг энийг ярилмаар учраас асуусан. Тэгээд энэ манайх одоо ингээд энэ парламентаар одоо хууль засаглалтаа улс байж иж энэ парламент сэдвийг авч шилжиж нэг шийдээгүй байж атал ганц ерөнхийлөгч дур мэдээд очоод тэр хууль зүйн одоо тийм юутай одоо өвчин төгөлдөр тийм санамж жижигт гарын хэсэг зурчиж байна. Тэгээ парламент одоо авч хилцлээ гэж тийм юм бол одоо би хувьдаа сонсоогүй.
Тэгээ энийг энэ чигээр нь ингээд дугуй ингээд энэ хүмүүсийн зоргоор ингээд байлгах хэрэгтэй юм уу? Яах хэрэгтэй юм? Биднэрт амар асуудал тулгарч байна л да. Үнэхээр энэ манай өрөөний үндсэн зорилго бол ерөөсөө энэ бид нар энэ украинчуудаас суралцах ёстой. Бид нар ерөөсөө л бараг адилхан буфер зон ийм хувь зай нэгтэй ижилхэн замаар явж исэн байна. Тэгээ өнөөдрийн энэ гашуун нөхцөл байдлаас суралцах ёстой гэдэг үндсэн зорилго энэ учраас тэгээ тэр зорилгынхаа дагуу ярьж байна манайхан. Тэгээ зөвөр ойлгоорой, амтан хүнд хэлээд энэ бичлэг юм хүм сонсуулаарай. Одоо тэгээд бидний л үр хөвгтөө үлдээх газар нутаг улс орон энэ одоо хаашаагаа яах гээд байна. Тэгээ өнөөдрийн тэр хятадын парад марадаас хэцүү юм яригдж байна. Үнэхээр одоо дэлхий баруун зүүн хоёр талдаа одоо бодиттой хуваагдж байгаа дүр зураг харагдж байна л гэж байна. Тэгээ айгүй бодолтой, айгүй учиртай явж амьдрахгүй болохгүй болсон цаг үе юм байна гэдгийг тэгээд нэг дахин хэлье да. За өөр асуулт байна уу манайхан? Өөр ярих зүйл байна уу? Чатан дээр юу гэж юм? За. За ерөнхийдөө тийм байна. Өшөө нэмж. За тэгээд өөр нэмж явахгүй бол энэ 7 хоногийнхаа яриг дуусгах гэхүү. Тэгээд дараагийн За тэгээ. Маргааш энэ нөгөө нэг лидерүүдийн уулзалт, Европын лидерүүдийн уулзалт болно. Гэхдээ Америкийн бас нэг төлөөлөгчид ирэх сурагтай байлээ. Тэгээд Европод уулзалт хийх юм бэл. Тэр нэр нэг хүн асууад байсан тэр зэрэг мэргийн байрлуулах одоо жишээлбэл нөгөө нэг Трампын Украины агаарын замыг одоо хамгаалах тухай ярьсан гэдээс үнэн үү гэдсэн. Трамп бол ингэж хэлсэн шүү. Яг ингээд ихээс нь орчуулах юм бол юу гэж хэлсэн гэвэл та нөгөө Украины аюулгүй байдлын одоо нөгөө нэг цэрэг оруулах уу тэг гэсэн бид нар нөгөө цэрэг оруулахгүй гэсэн. Тэрний өөр хүн хэлсэн. Трамп болохоор өөр юм гэсэн. Агаарын замыг хамгаалахыг үгүйсэхгүй гэсэн. Өөр юм хэлээгүй. Тэгээд үгүйсэхгүй гэсэн. Тэгсэн мөртлөө дараа нь ингэсэн. Европын улсууд өөрсдөө энэ Украины цэргийн аюулгүй байдлыг хамгаалах ёстой. Бид нэр тусал дэмжиж болох юм гэсэн ийм л өгүүлбэр хийсэн. Тэрнээс биш Америк ингэн гэсэн бол ерөөсөй байхгүй шүү. Тэрийг нэг байсан. За түрүүн нэг юм санаж ирснээр би бас марчлаа. За тий ерөнхийдөө ийм байна. Тэгээд сая Трампыг саналаа. Энэ 3 орны удирдагч ингээд зэрэгцээ зогсоод эднэр ингээд нэгт нөгөө талд гараад ингээд бид нар нэг шүү гэд ингээд зогсох энэ нөхцөл байдлын үндсэн одоо цавуу эднэрийг нийцэх тэр юу шалтгааныг хийж өгсөн хүн одоо Трамп боллоо л гэдэг дүгнэлт явж байна да. Трампын тарифаас болж эднэр энэ хоорондоо энэ улс орнууд айгүй их наалдаж ингэж юу яалаа. Тэгээ энэ Трампын харгай гэдэг ийм дүгнэлтүүд өнөөдөр ер нь яригадаад байна шүү. Энэ үгээр эднэр. За тэрийг нэг нэмж хэлчих гээд санджлаа ашгүй. За тэгвэл ингээ өндөрлөх үдэ тийм ээ хэдүүлээ. Тэгээд 7 хоног ирээд баярлалаа. Тэгээд дараагийн 7 хоног хүртэл баяртай. За баярлалаа туулдаа их баярлалаа. За баярлалаа. Өрөөгөө хаач